Америк нэгдсэн улсад амьдарч байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгдөг TrueFinder.com сайтад ардчилсан намын бүх удирдлагуудын тухай мэдээлэл гарч ирж байна. Тухайлбал Америк нэгдсэн улсад хувь хүний мэдээллийг 3 шаттайгаар хайж олдог байна. Нэгт Google.com сайтаас, хоёрт USA.gov email сайтаас, гуравт TrueFinder.com сайт юм а. Тэгвэл сүүлд нэрлэгдсэн TrueFinder.com сайт нь баталгаатай хөдөлгөшгүй мэдээлэлтэй бөгөөд Америк нэгдсэн улсын засгийн газрын мэдээллийн баазад хадгалагдаж байгаа мэдээллийг авдаг болно. Нэг үгээр уг сайт нь найдвартай, хариуцлагатай мэдээллийг сурвалж болохыг илтгэж байна. Гэхдээ энд Америк нэгдсэн улсад амьдарч байгаа бүх монгол иргэдийн мэдээлэл уг сайтад байдаггүй байна. Тухайлбал тэр нь хэлээр орж гарсан хүмүүсийн мэдээлэл огт биш, харин амьдардаг, онцлог шаардлагатай бөгөөд Америк нэгдсэн улстай холбоо бүхий хүмүүсийн мэдээллийг мөнгө төлж цааш дэлгэдэг байна. Тухайлбал TrueFinder гэх сайт руу дурын иргэн хайлт хийгээд хүссэн хүнийхээ нэрийг бичиж болохч жирийн нэгэн хүний мэдээлэл эндээс огт олдохгүй байна. За тиймээс тус улстай онцгой холбоо сүлбээ бүхий хүмүүсийн мэдээлэл байдаг болтой юм. Ингээд Монгол улсын төрийн 3 өндөрлөг Америк нэгдсэн улсыг 2 дахь эх орноо болгосон тухай энд баримттай өгүүлье. Америк нэгдсэн улсыг 2 дахь эх орноо болгосон эхний хүн бол засгийн газрын хэрэглэх газрын дарга Сангажавын баяр цогт юм а. TrueFinder сайтаас түүний талаарх мэдээллийг хайхад Сангажав баяр цогт түүнтэй холбоотой хүмүүсээр Чулуунбат Нарантуяа буюу баяр цогтын эхнэр нь Баярмаа Сангажав буюу баяр цогтын эгч нь гэсэн хүмүүс гарч ирж байгаа. Үүгээрч зогсохгүй тэд 2002 оны 1 сараас 4 сарын 30-ны хооронд Америк нэгдсэн улсын Колорадо мужид хамт амьдарч байсан гэсэн мэдээлэл гарч ирж байна. Сангажавын баяр хишиг гэж түүний мөн хамаатан нь хамгийн сүүлд 2013 оны 11 сараас 1 сарын 30-ны хооронд хамт амьдарч байсан. Батэрдний дооч сүрэн хишиг жаргалын Бямс сүрэн нартай 2016 оны 4 сарын 30-ны өдөр хамт Америк нэгдсэн улсын Виржиниа мужид хамт байсан гэсэн мэдээлэл гарч ирж байна. Энэ мэт баяр цогттой хамт байсан олон хүмүүс энэ баримтаар илэрч байгаа. Хамгийн гол нь энэ дунд баяр цогтын бас нэг түншлэгч нь тодорсон. Солонгосын иргэн Ли Нам Жонг Лим гэдэг хүн Колорадо мужид мөн л түүний хамт байсан гэсэн мэдээлэл гарч ирж байгаа. Энэ хүн Солонгосын иргэн бөгөөд баяр цогттой Виржиниа, Колорадо мужуудад 2000 оноос хойш байнга хамт байсан гэдэг мэдээлэл анхаарал татлаа. Нэг үгээр сайтад неборхо буюу хөрш гэсэн хаягаар тэмдэглэгдэжээ. За баяр цогтын тухай хувийн анкетыг хэрхэн бөгөөснийг харъя. Энд Сангажавын баяр цогт эрэгтэй 49 настай Виржиниа мужид харьяалтай албан тушаалтан эх оронч улс төрийн хувьд нэлээд олон танигдсан гэсэн листэнд багтжээ. Магадгүй улс төрийн хувьд хавчигдмал байдалд орох юм бол хизээч Америк нэгдсэн улсад оргинох амьдрах эрхэнд орж болох гэсэн тодголтой байдаг гин. Нэг үгээр уг сайтад албан тушаалтан тодорхой дурддагдаагүй эргэлзээтэй байдлаар тэмдэглэгдсэн байна. Баяр цогт нь 2002 оны 8 сарын 22-нд Арлингтон мужийн шүүхэд дуудагдж байсан. 2002 оны 7-9 сард Виржиниа мужийн шүүхэд дуудагдж байсан байгаа нь бас анхаарал татаж байгаа. Мэдээллийг цааш нэгтлвэл баяр цогтын хамаатан сүлбэтэнгийнх маш олон хүмүүс Америк нэгдсэн улсад амьдардаг нь ил гарч байна. Тэдэн дээр байнга очдог, төр биш удаан хугацаагаар амьдардаг гэдг нь баримт нотлохоор ил болж байна. TrueFinder.com-оос баяр цогтын эхнэр Чулуунбатын Нарантуяагийн мэдээлэлээс харахад мөн л баяр цогтын нэр овогтоо гарч ирж байгаа. Мөн Нарантуяатай холбоотой Сангажавын цэнт сүрэн, Сангажавын Баярмаа, Сангажавын баяр хишиг гэх мэт баяр цогтой ах дүү нар болон Нарантуяагийн мөн ах дүү нар багтсан байна. Баяр цогтын мэдээлэлээр бүртгэгдсэн Солонгосын иргэн Ли Нам Жонг Лим дахин Нарантуяад бүртгэгдсэн байна. Ингэхдээ Арлингтон, Виржиниа мужуудад байхад нь хамт байсан гэж гарчээ. Нэг үгээр Солонгосын иргэн Ли Нам Жонг Лим гэгч яагаад баяр цогтын гэр бүлтэй байнга хамт яваад байгаа нь сонирхол татаж байна. Энэ хүн баяр цогтын данс санхүүгийн ажлыг зохицуулагч юм биш үсттэй. Эсвэл Солонгос нэрээр тэмдэглэгдсэн баяр цогтын нууц нэрүү гэсэн хардлага эндээс гарч ирж байна. Үүнээс ургуулсан сайтаас Жонг Нам гэх хинбэ гэдгийг хайгаад үзье. Солонгосын иргэн 55 настай Солонгосын их сургууль болох Данкугийн их сургуулийг инженер мэргэжлэр төгссөн нэгэн байна. Хэд хэдэн хаяг дээр Америк нэгдсэн улсад бүртгэлтэй, гэхдээ түүний мэдээлэлд баяр цогтын мэдээлэл огт байхгүй байгаа юм а. Тиймээс Ли Жонг гэх солонгос хүн хэн болж таарч байна вэ гэдг нь тодорхойгүй үлдлээ. Магадгүй тэдний эх орондоо уул уурхайн салбараас эзэн болон хор 8-ны мөнгийг зохицуулдаг нэгэн байж болох талтай. Бид ерөнхий сайд сайхан бэлэг улсын хурлын дарга ардчилсан намын дарга энх болд засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогт нарыг ажиллаа хийгээд ард түмнийхээ төлөө зүтгэж байна гэж бодож байтал тэд бүгд Америк нэгдсэн улсад ах トゥ хам хамсаатнуудтайгаа хамт удаан хугацаагаар ирж очин амьдарч байсан нь энэхүү албан ёсны баталгаат сайтаар дэлгэгдэж байгаа юм а.
TrueFinder.com сайт нь засгийн газрын албан ёсны эрхтэйгээр мэдээлэгддэг гэдгийг энд дахин сануулъя. Ингээд Америкийн нэгдсэн улсыг 2 дахь эх орноо болгосон дараагийн хүн Монгол төрийн багны нэг тулгуур нь болох ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг өөрөө бас байна. Жишээлбэл Монгол Улсын ерөнхий сайд Чимдийн сайхан бэлгийн тухай тус сайтын мэдээлэлд 1969 оны 2 сарын 17-нд төрсөн 47 настай эрэгтэй гэсэн бол мөн түүний ойр тойрны бүх хүмүүс ах トゥ хамаатан садан хөрш зэрэгэлдээ хүмүүсийн нэр гараад ирж байна. Тухайлбал Чимдийн төгс сайхан, оюун чимгийн байгальд Өржин Бадмын Чулуунбат, Сүх чулууны гончиг зэрэг нэрлээд байвал энэ сүлжээ цааш үргэлжилнэ. Чимдийн сайхан бэлэг нь эхнэр байгальтайгаа 2003 оноос хойш Америкт 90 очин амьдарсан, цаашдаа очсон газар болгон байрласан хот гэрийн хаяг зэрэг шилийн юм шиг гарч ирж байгаа. Энд дахин сануулхад Америкт орж гарсан, сурч ажилласан хүн болгоны мэдээлэл байхгүй. Харин Ардчилсан намын тоотой идэхэн толгой ус төрчид нь ямар холбоос үлбэтэй гэхээр мэдээлэл нь мөнгө төлөх тусам үргэлжлэн гарч ирээд байдаг нь хачирхалтай. Тэрч байтугай сайхан бэлгийн эхнэр байгаль Америкийн 2 ч мужийн шүүхээр орж шийтгэгдэж байсан тухай мэдээлэл нь тэмдэглээстэй байгаа юм. Эхний удаа Нью Жерсигийн дээд шүүхээр орж $1500 торгуулд унж байсан бол дараа нь 2004 оны 9 сарын 14-нд $1034 шийтгэл сонссон байна. Ер нь энэ мэдчлэн ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг нь Америкийн нэгдсэн улстай нэгт холбоотой болох нь тодорхой байна. Түүний гэр бүл ах トゥ хамаатан садан, найз нөхөд, магадгүй түншлэн гих зэрэг маш хүчрхэг холбоо нь Америкийн нэгдсэн улсад байгаа юм. Нэг үгээр Монгол төрийн 3 өндөрлөгийн нэг сайхан бэлгийн 2 дахь гэр орн нь Америкт байна. Аль нь түүний жинхэнэ эх орн бэ? Тэгвэл туурах тусгаар Монгол улсынхаа төрийн багныг түшилцэж яваа бас нэгэн эрхэм болох Зандаа хүүгийн инх болт TrueFinder.com сайтад өөрийгөө дарга гэдэг овогтой гэж бүртгүүлжээ. Уг сайтад дарга овогтой инх болт нь 2012 оноос хойш улсын хурлын дарга албан тушаалтай гэсэн тодтол гарч иж байна. Харин бусад 2 өндөрлөгийн албан тушаалын тодтол алга байгаа. Ямар ч үсэн Америкийн нэгдсэн улсын засгийн газрын мэдээллийн баазаас авдаг албан ёсны баталгаатай TrueFinder.com сайтад манай дарга овогтнуудын маш том хүчрхэг холбоо нь нээлттэй мэдээллийн санд шилэн байдлаар харагдаж байна. Энэ бол эхний хэсгийн мэдээлэл бөгөөд цаашлаад уг сайтаас нарийн ухаж төнхөл үе шат бүр дээр нь дэлгэрэнгүй мэдээлэл байгаа нь тодорхой боллоо. Тусгаар тогтносон Монгол улсын төрийн 3 өндөрлөгийг Монгол гэсэн 6хан үсгтэй ганцхан эх оронтой гэж хэлэхэд дэндүү эргэлзмээр болжээ. За учир нь тэдний ах トゥ найз нөхөд гадаад дотоод хөршгээд маш хүчрхэг холбоо нь Америкийн нэгдсэн улсад байдаг гэдэг нь энх үйлэрхий боллоо. Ийм хүмүүс Монгол улсын хөгжлийн ирээдүй тусгаар тогтнолд сэтгэл гаргаж чадах болов уу? Учир нь тэдний 2 дахь эх орн нь Америкийн нэгдсэн улс юм байна гэдг нь эндээс тод харагдлаа. Тиймээс сэтгэл гоёрцсон 2 нүртнүүдийг өөр нэг эх орн руу илгээх хэсгийг шийдэх цор ганц эрх нь Монголын ард түмэнд бий гэдгийг дахин сануулъя.